Hamar navang uchur se yala berli tgalang Намайг 10хан гэдэг өвөр Монголын хөлөн байр нутагтай өнөө өвл бөөжинд ажиллаж амьдарч байгаа. Одоо миний хийж байгаа ажил бол эм бүтгэгдэхүүний MR. За чиний мөрөөдөл Мөрөөдөл гэж игж асуувал харин яг бодож үзээгүй. Хэрвээ чухам мөрөөдөл юу вэ гэвэл өрүүл чахраг өнгө тайван сайхан амьдарч явбал болчихно гэж боддог. Миний нэг өдөр өгөхөр бол эрт нь бараг 6 цаг хагасын үеэр босдог. Тэгээд одоо нүүр шүд юм угаачаад өртийн цагаанууд өмхөн идчихэд одоо өмлөг уруугаа явна. Самбайцгаано. Тэгээд одоо олон хүнтэй уулзна, олон өмнө бүтээгдэхүүнийхээ төлөө юм ярина. Тэгсээр л үд болчих юм аа. Мөн өдний хойны ажил гэсээр мөн л өдний өмнөх шиг одоо олон эмчнэртэй уулзаад эсвэл эмчнэр ямар манусад шаардлага байвал төрнийг биелүүлээд тэгсээр л одоо өнөх ажил буугцах болчихно. уулзах гэж байгаа тэр эмчтэйгээ бас шууд уулзаж чаддаг юм байлээ. Нэг хэсэг хугацаа заавал хүлээх ёстой юм байлээ, тийм ээ. За тэгвэл тэр хүлээлтийг чи яг юу гэж боддог вэ? Одоо хүлээж их цагтаа бол одоо мэдээж өлдвийн сэтгэгдэл байдаг. За тэгвэл чи тэр хүлээж олсон уулзалтыг яг юу гэж бодох вэ? Мэдээж ийм нэг уулзах завшаантыг чинь надад авч хөлвөл миллион нандин. Чиний хувьд яг залуу нас гэж юу вэ? Их сургуулаа төгсч чаад мөн шууд ажилд орсон. Тиймээс өнөө цаг давж хөлвөл миний залуу нас бол ажиллаар дүүрж байгаа. Чиний залуу насанд хамгийн крэйзи явдал нь юу вэ? Сундартайгаа хоёлоо бараг 3000 метроос доош игэж sky diving хийсэн шүү дээ. Доошоо игэж өсөрч нисэж явсан. Сургууль төгсөөд анх бөөжинд ирэхэд бол миний найз намайг галтргны өртөнөөс тосож авжээ. Мэдээж сая төгсөж байгаа бид нар чинь ямар мөнгө төхөрөх өлөг юудаа ачаагаа чирөөд явж байгаа байдал өнөө ултар миний нүдэнд үзэгдэж байна. Өнөө бодоход бол тэр висэд бараг мөрөөдлийнхөө төлөө төмүүлж байсан байхаа. Байхын цагт байгаа бүхнээ хайрлаж яваарэ гэсэн бодол орсон.